Хичээл 15 сэдэв аялал. Шинүг 여행지 аялах газар. 산 уул 바다 далай 강 гол 호수 мөрөн. Бид нарын мэддэг хам мөрөнг 한강 буюу хан гол гэж нэрлэдэг байгаа. Дараагийн шинэ үгүүд байна. 방학 활동. 방학 гэдэг нь амралт. Амралтаараа хийх зүйлс. 캠핑을 하다. 캠пинг хийх, зугаалах, аялах гэсэн утгатай. 데이트를 하다. болзоонд явах. 아르바이트를 하다. 자기 ажил хийх. 운전학원을 다니다. 운전 гэдэг нь жолоо. 학원 сургалтын төв, 다니다 явах. жолооны сургалтанд явах. 운전학원을 다니다. 스키를 타다. цанаар гулгах. 다이어트를 하다. дэглэм барих. Эхний дүрмлүүгээ орцгоё. 동안 тэгэх хооронд, тэгэх хугацаанд тийм турш. Нэр үгийн ардаас орохдоо ихэнхдээ турш гэдгээр ойлгоод яваарай. Үйл үгийн үндсэнд залгаж ямар нэг үйлдэл болон нөхцөл байдлын үргэлжилж байгаа цаг хугацааг илэрхийлнэ. Нэр үгэнд 동안, нэр үгийн араас 동안 гэж залгана. Үйл үгэнд харин 는 동안 гэдгийг нь залгана. Тэгвэл хамгийн түрүүнд нэр үгэнд залгасан байгааг харъя. 방학 동안 амралтын хугацаанд, амралтын турш. 1시간 동안 1 цагийн турш. Тэгвэл үйл үгэнд 는 동안 гэдгийг залгана. 가다 явах дээр залгасан байна. 가는 동안 явах хооронд гэсэн утгатай болох нь. жишээ өгүүлбэрийг харъя. 1시간 동안 운동을 해요. 1시간 동안 1 цагийн турш 운동을 해요. дасгал хийдгээ. Дараагийн өгүүлбэр 기다리는 동안 기다리다 хүлээх гэсэн үг оруулсан байна. хүлээх хоорондоо 커피 한 잔 드세요. хүлээх хоорондоо нэг аяга кофе уугаарай гэсэн өгүүлбэр болж байна. Дараагийн дүрм маань тэгвэл ингэвэл тодорхой бус хараахан билээгүй үйлдэлийг таамаглахдаа хэрэглэнэ. Тэгвэл яах вэ? Ингэвэл яах вэ гэж бид нар бас маш их ярьдаг те. Тэгвэл үйл үг тэмдэг үйл үгийн үндэс ил гийгүүлэгчээс бусад гийгүүлэгчээр төгсвөл 으면 ил эсвэл ихшгээр төгсөх юм бол 면 гэж залгах нь. 좋다 тэмдэг нэр оруулсан байгаа. сайхан гэсэн үг. 좋다 дээрээ 으면 좋으면 сайхан байвал гэсэн утгатай болж байгаа. 좋다 гэдэг үгийн дэвсгэр үсгэнд хээ үсэг байгаа. Үгийн дунд орсон хээг бүдэг хэлдэг. 좋으면 огт хэлэхгүй гэсэн үг бас биш. Ерөнхийдөө бүдэг хэлж байгаа гэж ойлгоод 좋으면 болж гинэ. За 가다 явах, 가면 явбал. жишээ өгүүлбэрийг харъя. 날씨가 좋으면 цаг агаар сайхан байвал 여행을 갈 거예요. 아이들랑 явна. 돈대문 시장에 가면 돈대문 захруу явбал 겨울 옷이 많아요. 겨울 өвөлтэй 옷이 옷 буюу хувцас гэсэн үг байна. өвлийн хувцас их байдаг
их байгаа гэсэн утгатай болох нь. Дараагийн дүрм маань гоо 싶다. Тэгхийг хүсэх тэгмээр байна. Буюу тухайн үйл явдал биелээсэ гэд хүсээд хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг ийм нөхцөл байгаа. Би тэгмээр байна, би тэгхийг хүсэж байна гэж бид нар бас маш их ярьдаг. Тэгвэл 가다 явах гэдэг үгэн дээр залгасан байна. 가고 싶어요. явахыг хүсэж байна, би явмаар байна. Үйл үгийн үндсэнд шууд залгана. Игшээр төгсвөл, гэвлэгчээр төгсвөл гэсэн юм байхгүй бахан те. Шууд залгана. 하다 하고 싶어요. хийхийг хүсэж байна те. Би тийм юм хиймээр байна. өгүүлбэрээ харъя. 저는 한국에 가고 싶어요. 저는 한국에 가고 싶어요. Би Солонгос явмаар байна. Би хүсээд байна, би эрмэлзээд байна те. 새 가방을 사고 싶어요. 새 가방을 사고 싶어요. Шин цүнх авмаар байна. Тэгээ шин цүнх худалдаж авмаар байна. Солонгос хэлний хувьд бас нэг анхаарах зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ авах гэдэг үгэн дээр манайхан бас маш их эргэлзэж өөрөөр ярих тохиолдол маш их байдаг. Ягаад гэхээр Солонгос хэлэнд бол худалдаж авсан юмаа дандаа сада худалдаж авах гэдэг үгээр нь ярьдаг. Тэгээд зүгээр авсан юмаа падда тэгж ярина. Бид нар болохоор яг яриандаа болохоор худалдаж авсан байсан ч хүнээс авсан байсан ч хаа нэгэн газраас авсан байсан ч зүгээр тэгж авсан ингэж авсан гэж ярьдаг. Тэгж ярьсныхын дараа худалдаж авсан юм уу хаанаас авсан ингээд ер нь байнга асуугаад байдаг те. Тэгвэл Солонгос хэлэнд тодорхой хэлж өгнө гэсэн үг. Тэ яг худалдаж авсан юм уу? Эсвэл зүгээр тэндээс авсан юм уу гэдгээ тодорхой ерөнхийдөө ярьдаг гэсэн үг. харилцан яриалуугаа орцгоё. 유명 관광지 알뜰대 газрууд. 아, 민호 씨, 이번 방학에 뭘 할 거예요? B. 아, 어디로 여행을 가려고 해요? B. 15 дугаар хичээлийн маань дасгал ажил дараах нөхцөлийг залгаж өгүүлбэр бүтээн бичнэ үү? 15 дугаар хичээлээр гарсан 3 дүрм байгаа. Тэгвэл энэ 4 өгүүлбэр дээр аль дүрмийг нь оруулаад бичвэл өгүүлбэр бүтээж болох вэ гэдгээ харна гэсэн үг. Жишээ нь 1-р өгүүлбэрийг харъя. 내년 дараа жил. 한국 Солонгос, 가다 явах. Тэгвэл энэ 3 үгэн дээр ямар нөхцөл аваад бичвэл төгс өгүүлбэр бүтэж болох вэ гэдгийг харж агаад бүгдээрээ өгүүлбэр бүтээгээд үзээрэй. Мэдээж гол нь энэ хичээл дээр гарсан 3 дүрмийн ашиглал нь мөн үг хоорондын дунд бас дүрмүүд байгаа. За яг аль дүрмийг ашиглавал төгс өгүүлбэр бүтээх вэ гэдгээ л харахад болно. Гэрийн даалгавар. Өөрийнхөө аялахыг хүсдэг газар эсвэл хийхийг хүсдэг зүйлийн тухай бичих гээд үзээрэй. 1-5 өгүүлбэр дотор бичвэл үнэхээр сайн. зүрэг 톨다리도 두드려 보고 건너라. 톨다리도 두드려 보고 건너라. 돌다리 гэдэг маань чулуун гүр. Чулуун гүрээр гарахтаа ч тогшиж байж гар. Хөнгөн хуумгай хөдөлж яаж юу чгүй хоосон хоцорч мэдхгүй гэсэн утга санаатай. Монгол ардын зүүрүүгээр тайлбарлавал 7 хэмжээний огтол гэдэгтээ дүүцүүлж хэрэглэж болно.